За юу хэцгаанда энэ удаагийн бичлэгтэй маань цагдаагийн ерөнхий газар E-Mongolia болон нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөл хамтран ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд цахим орчинд хүүхдийн эсрэг гэмт хэрэг ялангуяа үеийнгийн дээрлэхэлд нэмэгдэж ихэвчлэн олон нийтийн сүлжээ, чат, мессежээр дамжин үйлдэгдэж байгаа нь ноцтой асуудал болж байна. Энд дээрх байгууллагууд хамтран хүүхдийн эрх аюулгүй байдлыг хамгаалах, эцэг эхийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор 365 эвдрээгүй ирээдүг бүтээх аяныг энэ оны 4 сарын 13-наас улсын хэмжээнд эхлүүлжээ. Цахим дээрлэгэлтэнд оромжилсон гутаасан агуулгын нийтлэг хуурамч хаяг үүсгэн гүтгэх, хувийн мэдээлэл зураг бичлэг зөвшөөрлгөө тарах, дарамт шахалт үзүүлэх зэрэг олон хэлбэрээр илэрдэг бөгөөд энэ нь уламжлалт дээрлэхэлтээс ялгаатайгаар 24 цагийн турш тасралтгүй үргэлжлэх, богино хугацаанд олон хүн тархах зэрэг онцлогтой. Өвний улмаас хүүхдийн сэтгэл зүйд үзүүлэх нөлөө илүүг үнцгий удаан хугацаанд үргэлжлэх, сэтгэл түгших, айцтай болох, өөртөө итгэх итгэл буурж, цаашлаа бүр сурлагч муудаж, нийгмээс тусгаарлах зэрэг муу үр дагавартай. Гэсэн хэдиж ийм асуудалд өртсөн хүүхдүүдийн олонх нь асуудлаа өөрсдөө ганцаараа шийдэхийг оролдох, эсвэл насанд хүрэхчид ойлгохгүй гэж үзэн мэдээлэхээс зайлсхийдэг нь нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна. Тэгэхээр энэхүү бичлэгийг үзэж байгаа та болон таны таньдаг хэн нэгэн дээрлэхэлтэд өртсөн бол нэн дээр мэдээлж асуудлыг шийдвэрлээрэй гэж хэлмээр байна. Хамтдаа эвдрээгүй ирээдүг бүтээцгээе. 365 эвдрээгүй ирээдүйг бүтээе. Тэгэхээр өнөөдрийн сонирхолтой кино маань мөн яг өнөөгийн нийгэмд бань хэрэгтэй мессежийг хүргэх Thread of Lies гэх 2014 онд гарсан кино байна. Ер нь харж байгаашлан дандаа хэдийнэ танил болсон жүжигч маань тоглосон байгааз зарим нь бүр нэлээд хөөрхөн жоохон ч байсан байгаа. За тэгээд яг ямар учиртай кино вэ гэхээр дээрлэхэлт гадуурхалт нь ямар муу нөлөө үр дагаврыг авчирч болохгүй. Мөн ихэнх ижил төстэй кинонууд яг юу болсон, яасан бэ гэх асуудал чиглэдэг бол Thread of Lies нь эргэн тойрных нь хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ гэсэн үгнээс харуулдаг. За тэгэхээр ерөнхий ойлголт өгсөн болохоор өвшөө олон юм нуршилгүй бичлэгэн дээр лайк дараад энэхүү киноныхоо үйл явдал руу орцгоё. Тэгэхээр энд өсвөр насны хоёр охинтой айлын жирийн өглөө эхэлж байна. Энд харагдаж байгаа өхөөрдөм охин энэ айлын баг нь багхгүй юу? Чонжи гэдэг. Игчийгээ бодвол айс зан сайтай, чих зөөлөн гэрээ ажил тусалдаг гэж сайлаад барахгүй. Игч нь харин учиргүй муухай ааштай бичгэлээ альва ямиг түс тас гэж хэлцдэг шулуухан зантай айл нэг. Ингээ хоёр охиноо өсгөхөө ээж нь түмэн завгүй л байдаг болцоо. Хоол ингээ хөөрхий зогсоогоор унтж байгаа харагдаж байна. За тэгээ эдний үеийнхэн л болсон хон Чонжи буюу бага охиноо нь ээжээсээ MP3 тоглоулагч аваад өгч болох уу гэж их хөвтэйхэн асууж байна. Игч нь бол гар утас байхад тэрнгөр яах гэж байгаа эдрийг аль загнаа тавлаа. Энэ маань амхандаа л найзынхаа төсөөдрийн бэлгэнд л авч өгөх гээд байгаа юм байна л та тэрийг. Даанч тэгсгээд энэ яриа нааш цааш олигтой тоочны хариун дээр буусангүй ээж ихч хоёр нь ажил хичээлээсээ хоцорлоо гэж гүйлдээл алга болж байгаа. Манай муу баг харин энд жаахан урамгүй царайлал хоцроод үлдхэн тэр. Өдрийн алдаад ээж нь ажиллаа хийгээ зогсож идэл бага охин Чонжин ахиа залгаж байна. Багтаа бол юм ахуулна гэж нэхэд идэггүй хүүхэд чи энэ удаа ахиал носон малгай дээр аваад үг гэж залгаад унах юм. Сони энэ. Ээж нь гайхахад дээш нэг сүртэй асуу шалгаасангүй. Ингээ эхний ээлж нөгөө MP3-ыг авч өгье гэж бодвол ихчээс нь асууж байгаа байхгүй юу? Нэрээ манайхан донд MP3 гэж мэдгүй хүүхдүүд үзчихвэл нэрээ нэг ийм юм байдаг шүү за. Бидний үеийнхэн энэмгээр дуу сонсдог байсан байхгүй юу? Урцнаас тусдан зөвхөн дуу сонсох зориултаа нэрэл ийм юмтай байхаар айгүй гоё байдаг гэсэн юм өө. Тэгээ би ч гэсэн ээжээсээ багтаа гуйжл байлаа за тэр яг. Ерөөсөө илүү дутуу юм нэгдэхгүй хүүхэд гинт инхэр чи ээжийг ч хоёр нь хуйлаа гайхал хоорондоо зөвлөдөж байгаа нь л энэ. Ямархан юм яах гэж авахулах гээд байгааг нь чи нэг дүүгээсээ асуугаадах инээдэрэй гэж залгахаар л болов. Чонжигийн маань хичээл өглөө орж юм уу яаж ямар тааш гэртээ ганцаараа байх юм аа. Ингээ байж итл нь игчин ч яг уцаар залгаж таарлаа. Тэгсэн манайхан уцаа авсангүй. Ягаад ч юм игчтэйгээ ярих уу байхаагүй ч их эргэл зайлаа байлтай. Ийхүү сцен солигдоход маш харамсалтай зүйл хэдийнэ болж өнгөрсөн байлаа. Өглөөхөн цагаан замцаа эндүүдгүй бол болохгүй гэж сууж исэн хөөхөн хөхөд өдөр нь өөрийнхөө амийг аваа явсан байхан цэр. Бага охин нь гэрээсээ гадар юу хийж юу бодож явдгийг огт мэдэхгүй гэрийнхэн нь цочролд орж харуулсаар л үлдцгээв. Олон жилийн өмнө нөхрөө алдаад хоёр охиноо ганцаараа өсгөх гэж ухаан жолоогүй явсан хүн гинт ийм зүйл болно гэж яа санах вүлээ та. Ийм юм болсны дараа ээж охин хоёр нүүхээр л болж явах шиг байна. Орон сууцнд хүн нас орохоор солонгосууд яаж ханддаг манайхан мэдэн дээ. Байрны үн мөн унаглаа антрыг аль эзэн гарал гэсэн болж таарлаа. Ингээ шинээр нүүж ирсэн байр нь өмнөх байраа бодуулж ижигхэн тухгүй дээрээс нь тагтан дээр нь янз бүрийн амтан гүйлдэл хэцүү л газар өгтөж байна. Ээж охин хоёр ч одоо хувилахна байх юм чин дээ гэл нэг их тоосонгүй. Азар хажуу айлынхан залуу тагтан дээрх харахын барьж өгдөг баатар болол гарч ирвэ. Энэ маань чухам танил дүр байгааз.
Даанч нөгөө харахнаасаа ээж охин хоёроос илүү айж орилж харлаа бөө юм боллоо. Энэ их өө гашуу донд хэсэгэн ч гэсэн инээдтэй л юм шиг нэг ийм дүр гарч ирж байна. За тэгээд нүүдэл судалж арай гэж дуусч эргэн тойрноо нэг хартал энэ хавьд Чонжигийн маань ганц найз нь амьдардаг байсан байна. Тэр найзынх нь ээж хоолны газар ажилладаг болохоор орж хоол идэнгээ минь тус мэдэж авахын зэрэгцээ. Амхантаа одоо хоол ундаа сайн ядах хэрэгтэй. Хоёулаа алцахгүй гэж том охиныгоо сэтгэл санаагаас өргөчих гээл байгаа штэ. Ингээ хэдэн өдөр толгоон өндөгс хөг байсан хоёр маань унтахын хэвтгтээ сайн нэг бага охиныхаа талаар хэдэн үг солилцоож гинөө. Зүв зүгээр байсан хүүхэд яагаад гин тийм юм хийсэн юусоо ойлгохгүй юм да. Маргааш нь эдний сургууль дээр нэг хүүхэд Чонжигийн хувцсны шүүгээр тамирын хувцсыг хийж байхдаа яг баригдхан тэр. Багш нь хувцсыг яах гэж авсан талаар асуусан чинь цаатга нь хараал ирүүл урсгаал хээв нэг. Дараа нь ч хүүхдийн хувцс хэлэхгүй авч өмсчөөл өчнөө сарын дараа буцаагаад хийж байгаа нь энэ юм байна штэ. Тэгснэ ёо зүгээр ажихгүй өвч хүнд гайвалаа тэгэл амандаа буфтнаа болдгоо бүр. Ашгүй энийг яг игч нь харж таарал хүрээд ирлээ. За тэгээд дүүтэй нь ямар холбоотой байсан хин хинтэй найзалдаг байсан эдэргээл бүгдийг шалгааж байна. Эндээс дүүгийнх нь хамгийн сайн ганц найз Хвайон гэж охины сураг гарч байгаа байхгүй юу? Игч нь бас энэ охиныг өмнө харж исэн л юм байна. За тэгээд дагуулж гараад хоол авч өгөнгөө дүүн сүүлийн үед ямархуу байсан талаар асуув. Тэгсэн надтай нэг тутан байгаагүй. Сүүлд хичээл дээр тавьсан илтгэлэн жаахан с ичгтэй байсан энэ зэрэг л баахан юм яриад байна. Зүгээр дотн байсан уу гэж асууж байхдаа тойруулаад юм баахан юм ярьдیں۔ Аюугүй сэвтэй. Тэгэхээр тэр Чонжигийн илтгэл тавьдаг өдөр байна штэ. Хөөх юм ангийнхантаа бодлогогүй хэлсэн үг үлдэл чи хин нэгнийг шархлуулж өхөлдөж хүргэж болдгоо гэдэргээл амгандаа өөрийнх нь талаар л яриад байсан юм шиг байгаа. Хамгийн гол нь энийгээ бүр Хвайон зөрүүлж хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний харж байгаачлан энэ Хвайонгийн охин нь наана найз гэж гүгээд байгаа хэрнээ цаагаараа Чонжигийн талаар худлаа цуу яриад тарааж явдаг. Худлаа чиний л найз инээтрээ гэснээ өргөлж доромжилж дээрлэхэж өөрийнхөө ихээр байлгах гэж манипуляц хийдэг бүр 9 шидэн бүрэлдсэн л хөөхөдөөсөн байж таарлаа. Яаж жахад дунд сургуультай адилхан сургуульд явдаг байсныг ч хэлэхүү тэр үедээ хүч хэрхийлүүлж байсан гэдэргээл худлаа цуургалж тараацсан. Тэрнээс нь болоод Чонжи мань ихтгэл дээрээ тийм юм ярьсан байна штэ. За тэгснээл ихчт нь Чонжитэй бол тиймч дотн байгаагүй энэдрээ гэжсэн л яваад өглөө. Тэгэнгүүтээ гэрлүүгээр бол дүүтэн дотн байсан гэдгийг нотлох бүх юмыг урж хаяал унж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ охин яалчгүй л аягүй сэжигтэй. Дээрээс нь бүр нөгөө ээжээрээ авахуулах гал байсан P3-ыг энэ охин аваад өгөх гэж нэгсэн юм байна штэ. Арай байгаастай. Нөгөө тал царай ээж нь том охиныхоо нүдэнд аль болох хүчтэй харагдах гал инээж өгрөөд байсан хэдий ч ажил дээр ирэл хоолоогоор нь хоолж давахгүй уйлж гинөө. Бага охин яагаад амиа орсон болоо гэж төмөн асуулт эргэлдээд яаж тайван хоол идэх вүлээ зэ хөөрхөн. Энэ өдөр сургууль дээр ангийнхан багш нь Чонжигийн хэрглэж байсан эд зүйлсийг хайрцагт хийгээд нөгөө ганц найз гэдээсэн Хвайонд нөгөө явуулж гинэ. Игч нь албаар Хвайонд нөгөө явуулчих гэж хэлсэн юм уу яасан. Тэгсэн энэ нэг юм чинь хүүхдийн хэрглэж байсан юм дундаас тэмдэглэлийн төтрийг нь аваад үлдчихин. Юу сэтэд байна за. За тэгээ гэрт нь аваачиж өгөхдөө дүүтэн найзалдаг байсан ч юм болгон тэр эмдэглээд байдаг байсан болохоор сүүлийн үед нийлхэ болцсон байсан шүү өдргээл хинч асуугаагүй байхад бас л өөрийгөө өмөрч байгаа л явж байна. Эгч нь угаасаа энэ охины нэрэл сэжигтэйгэл гадралцсан штэ. Гиснээс эдний ээжд нь угаасаа хэцүү байж ядж байгаа бас араас нь гүйдэг нэг харьцдаг байсан аживши ажил дээр нэр дарамтлах юм аа. Хоёр тал том болсон охтуудтай хүмүүс байж юу нийлэх барих гээл манай агш нүүр өгөхгүй бас. Яаж яагаад энэ ахын жаахан төргөө ууртай ч юм. Ягаачгүй байхад ингэж уурлаа бүр гар хүрээд байгаа хүнийг хин наашаа гэхэвдэ өгөөсөн. Ингээ байж хат нь ашгүй манай нөгөө хажуу айлын залуу иж болиуллаа. За одоо болиуллаач гэжтэй чаваас энэ маань бас бүтэл муутаа маа тэгж жагаад. За ямар ч нэг ийм ах байт юм байна шүү. Нөгөө тал Хвайныг сургууль дээр нь хүүхдүүд гадуурхаал эхэлчих. Энэ өхнөөс болж ангийнх нь хүүхэд нас барсан гэж цуу яриад тарчихгүй юу? Тэгээд ч угаасаа ил затгаа худлаа гаднаа найз гэснээр цаагаараа бусдад муугаар ярьж дээрлэх гэж гадуурхдаг байсныг бүгдээрээ мэдэх болохоор. За ингээ ангидаа ороо суутал охтууд нь одоо энийгээ үзэхгүй. Эдний ангид одоо Чонжигийн игч нь байна штэ. Тэрний найзынх нь дүү бас сурдаг байхгүй юу? Игч нь эднийд ирэхдээ Хвайоны талаараас асуусан юм байна. Ангийнх нь охтуудын мэдж байгаагаар Хвайон байнга л Чонжигийн талаар худлаа юм ярьж явдаг байсан байгаа. Ямар сайндаа олон жилийн өмнө ослоороо өөд болсон аавыг нь хүртэл амиа орсон гэж ярьсан байх үү те. Ингээ ангийнх нь охтууд Чонжиг яадаг байсан талаар игчт нь хэлнэ гэж хоорондоо ярилцаа эхэлж байна. Тэгсэн маньхан ууралж босч ирээл тэр үед бүгд миний талд байсан байж одоо яагаад гин сайн болохгүй өдргээл тэрүүхэндээ бас айж амиа авч үлдэх гээстэй. Тэгэхээр яасан бэ гэхээр энэ охин чинь Чонжид маань өөрөөс нь өөр найз байхгүй би л ганцхан чиний найз өдр гэж тарихтаад байнга дагуулж явж шоолж шоглдог байсан юм байна штэ. Одоо чинь энд Хвайоны төрсөдөр болж байгаа байхгүй юу? Бусд охтуудад хоёроос ирээрээ гэж эрт дуудажаал манай охинд шаал уур цаг хилээд албаар хоцорж ирж байгаа болгож молгоод тэгснэ охтуудынх нь гүрүүв чадан Чонжи ганцаараа байдгүй за. Тэрэн дотроо манай хүний гадаа зүрх гэр бүлийнх нь байдлаар доромжиж бичилцээл бүр зураг хүргийн янз бүрээр дараал явуулдаг байх жишээ нэ. Өөрөөс нь л бусдынх нь утас тасралтгүй хагнаад байхаар хүүхэд юм бодлгүй яах вэ?
Даанч иймэрхүү зүйлүүдээр өөрийгөө хамгаалж сүрж чаддаггүй дотгошоогоо юм болохоор мэдсэн ч яах учраа олохгүй димэйл дотроо шаналсаар. Одоо харин ангийнх нь бүгд л ийм байсан талаар нэг хүүхний гэртээ яриа сууж байна. Энэ хүүхдийн их чинь нөгөө Чонжигийн их чинь найз байхгүй юу? Тэгээ мэдсээр байж нэгэн ч найзгаа өмгөөлж хамгаалаагүй гээл дүүгээ зэмлээстэй. Тэгжээт л гаднаас аав нэг хүн орж ирж байна. Тэр нь бүр явж нөгөө манай ихчийн ардас гүүгүүзээ аживши байж таарах юм да. Октод нь аавда жоохон дургу муу яасан хамт сууж хоолж иддэг юм байна. Угаасаа хүүхдүүд ээж хайхрахгүй гадуур дотор гүгээд байгаа хүнд хэн дуртай байх вэ? Тэгсэн эдний баг дүүн аавыгаа Чонжигийн ээж араас гүдэг гэдгийг мэдчихсэн байна л да. Тэрийг одоо л ихтэй хэлж байгаа зэрэг энэ юм байна. За тэгээд энэ хоёр маань Чонжигийн их шиг дуудаад аав ээжийн талаар ярьцгааж байна. Яагаад ч юм Чонжиг энэ талаар мэддэг байсан уу гэж асуусан чинь эдний баг дүүн учиргүй сандрал хахад цацаад унжаах юм. За тэгээ уулзаад нэг сүртэй юм яриачгүй байж байгаад найз нь дүүтэйгээ яаж харьцаж байгааг хараад манай хүн дотроос нэг юм зулгаас юм байсан нэлээлийн бодогдсон юм шиг байгаа. Орой унтах шахт нь гинт дүүгийнх нь ярьж байсан юм санаанд нь орж ийнө. Тэр үедээ юроосо анзаараагүй нойроо хармалсандаа тоохгүй орхисон яриа нь одоо бодох нэ дүүгийнх нь сүүлжүүдээ хүссэн тусламж байж л тээ. Өнөөдөр л найзыгаа дүүтэйгээ яаж харьцаж байгааг хараад өөрийгөө ямар хайхрамжгүй өгч байснаа ойлгох шиг боллоо та манай хүн. Харин нөгөө талд хүүхэд зовоодаг байсан Хвайонгой хичээл номонд дооч явхаа байгаад өдөржин гадуур дэмий тэндэг болбоо. Одоо өстө өөрийг нь хинч тоохгүй штэ. Эдний байранд байдаг нөгөө хөрш айлын залуу байдаг да. Ямар үйдсэндээ л тэрнтэй очиж яриа өдөж байна. Цаатах нь өмнө номын сан сууж байхдаа санаандгүй Чонжитэй юм ярьж байсан гинэ. Өөрөө 10 жилдээ хүүхдүүдэд дээрлэхүүлдэг байсан болохоор Чонжи санаа зовоол таар холгондоо яриа өддөг аргадаг л байсан юм шиг байгаа. Тэр талаараа Хвайонд хэлсэн чинь цаатхан бүр шаал өрөн бодоо явцгаа. Өөрөөс нь бол Чонжи үгсэнгээ сэжиглэгдэд байсан болохоор салхийг ирүүлэх гэсэн юм уу яасан. Хажуу айлын чинь сонио ах байна штэ. Чонжиг таньдаг байсан юм байна. Янз бүр болоогүй байгаадаа эдгээл яриа хийчлаа. Энийг сонссон их чинь санаа зовоод бас дүүд нь тэдний төсөөлөөгүй муу юм болж байсан багтайг л улам санаанд зовчлоо хөрхий. Тэгсэн үнэндээ энэ хурш айлын залуу чинь Чонжид ганц тусдын болдог байсан хүн байхгүй юу? Найзууд чинь таагүй үйлдэл гаргаад байвал гэрээхэндээ хэл идэргээл зөвлөгөө хүртэл өгч ийсэн. Маргааш нь Чонжигийн байн очдөг байсан номынсанд очивол картын бүртгэлийг хардаг байхгүй юу? Тэгсэн чинь авч уншижсэн номнууд нь дандаа сэтгэл готрол тэрнтэйгээ тэмцэх талаар номнууд байхан зэрэг. Дөнгөжл дундайгийн хүүхэд байж насандаа хагцсан хэцүү зүйл туулж байсан байгаа хөрхий. За тэгээ номын сангаас гараад ирсэн чинь ойролцоох сарвчанд нь хажуу айлынхан залуу сууж байна. Угаасаа байнга энд ингээд сууж идэг болохоор л Чонжидэд таардаг байсан юм байна штэ. Дүүмэн сүүлийн үед ямархуу байсан дэргээл бүгдийг нь асуулаа. Угаасаа өсвөр наснд гэр бүлээс илүү найзууд чухал байдаг штэ. Гэр бүлийнхэндээ л хэлж чадахгүй зүйлсээ найзуудтай хүүхдүүд ярьдаг. Тэр тусмаас бусад хүүхдүүд чиг нээлттэй амархан найзтай болж чаддгүй хүүхдүүдэд энэ асуудал бүр хүн тусдаг гэдэргээл баахан л юм ярьлаа. Хамгийн гол нь дүүн сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ биш бүр яаж сайн нуух вэ гэдэг талаар арга зам хайж исэн байгаа юм да. Бүр алүүжээ буугаад өгсөн л байсан гэмээр. Энэ талаар их чинь ээжтэйгээ ярилцаад эртхэн сайн анхаарч байгаа сэнэлж халаглаастай. Уг нь бол Чонжи маань эрт анзаарсан бол анзаарахаар юмуд хэлжсэн юм байна штэ. Жаахан ямар шалтгаалж хичээлдээ явахгүй байж болох уу гэж гуйгаал багш нь хүртэл сургуулаас нь залгаад Чонжиг найз нь дээрлэхэд байх шиг байна. Та гэрийнхэнтэй нь уулзаад үзэж хүртэл хэлжсэн юм байна. Тэр үед Хвайны ээж дээр нэрж уулзахад хүүхдүүд хоорондоо муудалцаал үз. Өөртөө шийдэг гээл тоогоогүй юм байна лээ. Ээж нь ийм болохоор л охин тийм юм хийгээл явж байгаа штэ. Ээж ихч хоёр нь Чонжигийн нууж үлдээсэн захиануудыг хизээ хойно олж уншаал баахан л уйлалтлаа. Ингээ бодохоор ээж нь албаар Хвайны гэрийн ойролцоо нүүж ирсэн юм шиг. Хвайны ээж хоолны газарт өдөр бүр орж ирж охиных нь хийсэн үйлдэлийг сануулгах санаатай айл гэлтэй. Тэхээс тэг гисэн шиг цаадах нь угаасаа энд ангийнхантай гадуурхагдаад хичээл дээр тогтож суух хааж болсон. Тэгсэн эдний ангис сурдаг нэг охин гинт Чонжигийн талаар дурсаал эхэлж байна. Ягаа нөгөө ихчийнхэн найзын дүү. Энэ охин чинь Чонжитэй анх яриа өдөөл овоо хөрхөн найзалж байсан юм байна уг нь. Ашгүй нэг Хвайноос өөр жинхэнэ найзтай боллоо гэж цаадах нь ч бөөн баярж. Тэгсэн нэг удаа аав нь Чонжигийн ээж араас зурлал явж байгааг олоо харчиж л тээ. Өсвөр насны охин хүүхдэд тэр нь таалагдаагүй мүү яасан. Ямар тааш тэрнээсээ болоод Чонжид маань бас дургу болчихжээ. Тэгээд тэрнээс хойш Хвайны адилаар таарах болгондоо л үгээр идэж дээрлэхдэг болж. Эдний аавын талаар ярьж дуусаагүй байхад л одоо бүр гэрт нь хүрээд ирж байна. Ээж нь угаасаа энэ ахыг үздүүгчлэхүү дор нь хөөгөөл явууллаа. Тэгээ аав нь бөөн уур болоод гэрлүүгөө явж байгаа болохоор та хоёр хувцас аваад манай төрөд ирээгээл хоёр охиныг дуудуулаад авлаа. Цаад хоёр нь ч бушуухан эднийд ирээл ээжтэй танилцаа сүйд. Маргааш нь баг дүүн анги дээр байж хата Чонжигийн Хваянд өгсөн нэхмэлийн утсан дотроос ахааны захиа олж байна. Тэрийгэ ихчдээ аваач үзүүлээд Чонжигийн ихтэй хамт гуруулаа уншлаа да. Эндээс эдний дүүч бас зүгүүргүй байсныг нь мэдээл авч байгаа.
Чонжи маань явахаасаа өмнө хүн болгонд нууц захиа үлдээгэл явсан юм байна л да. Эндээс их чинь хин яаж хандаж байсныг нь бүгдийг нь мэдэж явж байгаа. Найз нь тэнд дүүгээчээс холбоотой байсныг мэдээ бөөн шок. Энэ хоёр маань ихтэй дүүгийн асуудлаас болоод муудалцаж сүйд болсонгүй аль болох ойлголцох гээл үзлээ. Одоо харин Чонжигийн маань их чинь нөгөө Хваян гэл охиныг хайгаа эхэлж байна. Цаадхан сүүлийн хэд хоног хичээлдээ ерөөсөө ирээгүй юм байна. Тэгсэн бүр албаар гэрийнхээ хоолны газрыг дампууруулад нүүх санаатай хор утгаалсан байгаа. Их чинь араас нь дагаж хүний хөлнөөс зайдуу эзэнгүй газар ганцаараа байж хат нь олоол ирж байна. Ингээ дүүд нь юу хийсэн талаар бүгдийг нь мэдснэ хэлж байгаа байхгүй юу? Цаадхан ч угаасаа югааж ойлгохгүй юмтай тэгжижил Чонжи ганцхан надтай найзалдаг байсан юм а гэж уйлж ах жишээ нэ. Одоо харин их чинь ямар арга хэмжээ авах юм болоо гэсэн чинь хаа очиж ёстой ухаалаг шийдвэр гаргаж байна. Угаасаа ангийнхантаа гадуурхагдаад эхэлсэн байгаа хүүхдийг нэм зовоогоод явах үү. Дээрээс нь югаач мэдгүй дунд ангийн хүүхд штэ. Ядж хахад гэрийнх нь юу болох болохгүй талаар ямар ч хүмүүжил өгөөгүй ярилцдаггүй хүмүүс юм чаа. Дүүшгийн сонголт бити хийгээсэй гэсэндээ аргадаа дагуулаа л явлаа. Харих замдаа тэр өдөр дүүтэйгээ сайн ярилцаад гэрлүүгээ яарангуй жочоод дүүгээ аварч байгаагаар зөвлөж байна. Магадгүй арай нээлттэй ярилцдаг, арай халамжтай агч байсан бол дүүгээ аварч чадах байсан болов. Бичлэгийн төгсгөл дүүнэртэй хандаж хэлэхэд үе тэнгийн гадуурхал дээрлэлтэдэг та нарын бодж байгаагаас хамаагүй муухай хүнд асуудал шүү. Хүүхэд бүрийн асуудалд яаж хандах шийдэх арга замууд өөр өөр. Та нарын тоглоом шогломоор санаандгүй гаргасан үг үйлдэл үеийн чинь найзын ирээдүг баалж мэдхээр аюултай зүйл гэдгийг сануулмаар байна. Дараа нь буруу байжээ гэдгийг ойлгох тэр үед хэдэрхий хожимдсон байж мэднэ. Хин чамаа гаднах төрхөөр чинь тохуурхад зөвшөөрлгүй зураг битлэгийг чинь авах эрхгүй байдлаар чи ч бас хэнийгч тэгж болохгүй. Цаашлаад бидэнд хүрэх хүч хэрэглэх гэх мэт асуудлууд сүүлийн үед чигт илсэх болсон штэ. Энэ бол огт байж болохгүй хариг зүйлдүү ч юм. Тэгэхээр дунд ахлах ангийн дүүнер маань үзчихвэл сургуулиас гадуурх орчинд үе тэнгийн дээрлэхэлтэд өртсөн бол эсвэл хин нэгнийг дээрлэхүүлж байгааг харсан бол заавал том хүнтэй зөвлөлдөж тусламж хүсээрэй. Аав ээжүүд маань ч бас хүүхдүүдтэй болохгүй зүйлхийн талаар зааж сургаж байнга ярилцаж байгаасай гэж хүсэж байна. За тэгэд энэхүү тагийн бичлэг маань энэ хүрээд дуусч байна. Бичлэг маань таалагдсан бол лайк, саб дарахаа бити мартаарай. Ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.